Жаргалтай ангийн сэглэл гоо сайхныг тань тодтгоно. Бүсгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гоо сайхандаа анхаарах явдал юм. Өөрчлөлтийг өөрөөсөө. Үзэгчтэй их орон Монголын үндэсний телевизээс үзэгч таны гоо сайхан зориулан бэлтгэн өргөдөг ялгуун тэлцэтгүүлийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Ялгуун тэлцэтгүүлийн өөрчлөлтийн болон үзэгч та бүхэндээ цувралаар хүрдэг болсон байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаараараа цувралын хамгийн сүүлийн дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэх байгаа. За тэгэхээр мөн хендмейд булангаараа за чулуун дээр зураг зурах урлалын талаар үзэгч та бүхэндээ хүргэх болно. Ингээд үзэгчтэй нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Ялгуун тэлцэтгүүлийн өөрчлөлтийн болон яг одоо хүрэх гэж байна. Тэгэхээр ялгуун тэлцэтгүүлд за оролцогч зоол заяа за George's Fitness яваад бүтэн сарын турш яваад за 10 хил турах зорилготойгоор одоо манай ялгуун нэвтрүүлгийн өөрчлөлт болонд оролцсон байгаа. За тэгэхээр одоо бүтэн сарын дараа одоо яг ингээд өөрчлөлтийг одоо үзэгчтэй бодит өөрчлөлтийг харуулж байна. Тэгэхээр доржоо агшийн хувьд манай нэвтрүүлгийн оролцогч ер нь хэр их эрчимтэй одоо яг ингэж фитнесээр хичээллөв, дасгал хөдөлгөөний хэр их хийв, ер нь ямар өөрчлөлтийг бас үзүүлсэн байгаа бол. За манай оролцогч юмнууд нэг сарын хугацаанд бол үнэхээр дэлхийн сургуулийг таслахгүй маш эрчимтэй, маш сайн хийж гүйцэтгэлээ. Тэгээд өөрчлөлт их үзүүлсэн байгаа. За бэлтгэл эхлэхээс өмнө одоо хэмжилтүүд хийсэн байгаа. Ингээд одоо бэлтгэл дуус нэг сарын хичээл дуусны дараах өөрчлөлтийг үл яг бодит байдал дээр л үзүүлэлтэй. Сарын өмнөх нөгөө бэлтгэлийн хэмжилтүүд байгаа. За тэгэхээр сарын хичээл бүтэн сарын хичээл дуусны дараах одоо хэмжилтүүд яг үнэхээр бодит өөрчлөлт гарсан хэсгийг бол хэмжилтээр л үзье да. Тэгэхээр ер нь нэг сарын дотор 10 хил турна гэдэг бол ер нь зүгээр энгийн хүмүүс дасгал хөдөлгөөн хийснээр ер нь хэр их боломжтой зүйл байдаг вэ? За нэг сарын дотор 10 хил турна гэдэг бол маш хичээсэн юм. Тэгээд дээрэс нь чинь бол одоо цэвэр илүүдэлж ингээд ус өөхөн давхаргал хайж байгаа шүү дээ. Булчингийн мас аягүй илүүдэлж ингээд хайж байгаа. Тэгэхээр бол энэ бол одоо ерөөсөн 100% хоолны дэглэм маш сайн барьсан, дэлгэх сургуульд маш өндөр түвшинд хийгдсэн юм. За энгийн хүмүүсийн хувьд бол бас тийм боломжгүй зүйлэлтэй яг зүгээр ингээд байж байгаа. Нэг булчингийн масаа албах юм уу? Тийм аягаар торно гэхээс одоо яг зөв утгаараа бол жиг аяж байхгүй. Зүгээр яг зөв хооллол за зөв дасгал хөдөлгөөний хийснээрээ хүн мэдээж эрүүл торох бах тий. Хэрвээ зүгээр одоо яг хоолоо сооголох юм бол хүн мэдээж эрүүл торч чадахгүй бах. Тэр тал дээр ер нь одоо нэвтрүүлгийн үзэн согоо үзэгчтэй зөвлөгөө өгвөл тийм мэдээж хэрэг одоо хоолоо сойгоод ингээд торно гэдэг бол маш буруу. Хүн ч амьд организм хангалттай уур гэдэг витамин эрдэс үс авч явах хэрэгтэй. Тийм болохоор зөв хоолоо идээд жингээ асгал хамгийн эрүүл арга. Зүгээр хоолоо сойгоод ингээд хөдөлгөөн хийхгүйгээр торно гэдэг бол эрүүл мэндэл алдчих юм гэсэн үг л дээ. Сарын хугацаанд бол хүн өөрийгөө өөрчлөгдөг бол ер нь бол хангалттай хугацаа юм байлээ гэж хэлмээр байна. Тэгээ өөрийгөө өөрчлөөд одоо илүү өөртөө итгэлтэй болж чадсан. Бусдын өмнө нэг тийм тархан ингээ миралыг биеэр алхах биш, аль болох тийм гоё гойлаг өөртөө итгэлтэй ус тийм л болсон да. Оролцогч зол заяагийн цээжний тойрог 1 сарын өмнө 91 см байсан бол бэлтгэлийн дараа 84.5 см, мөр 102 см байсан бол одоо 99 см болсон байна. Мөн гарын булчин 31-ээс 25 см бол бүслэгийн тойрог өмнө нь 79 см байсан бол харин одоо 63 см болжээ. Өвдөгний тойрогны хэмжээ 98 см-аас 89 см болж уяны тойрог 61 см-аас 52.5 см болсон байна. Тэгэхээр хэмжилтийн хийлээ штэ гурлаа сая тийм ээ. Тэгэхээр бас хэмжилт нь за ерөнхийдөө хэдийн хил турсан байна. За хаагаараа ерөнхийдөө турсан байна. Өөрчлөлт өгсөн байна гэдгийг бас үзэгчтэй хэдүүлэн хэлээ явчих тийм. За өнөөдөр ингэж хэмжилтээ хийлээ. За 1 сарын хугацаанд бол за яг бэлтгэл эхлэхээс өмнө биеийн жим бол 65 кг байсан байна. За өнөөдрийн байдлаар бол одоо 1 сарын дараа 53.9 буюу одоо нийтдээ нэг 9 кг болсон байна. За энэ бол маш өндөр үзүүлэлт. За энэс гадна одоо хамгийн гол нь яг одоо юу гэдэг хэрэгтэй хэсгээр тий илүү их хоригдлогддог хэсгүүд бол маш илүү сайн асгацсан байгаа. За тэгэхээр маш их өөрчлөлтүүдийг өгсөн байна. За ялангуяа бүслэхийгээрээ бол тий. За 79-с 63 болтлоо.
өөрчлөгдсөн байна шүү дээ, тийм ээ. За ер нь 10 бодит өөрчлөлтийг бас өгсөн байна. За 65 хилээс 53.9 хил болтоо турсан байна. За ерөнхийдөө 8.1, за 9 хил ерөнхийдөө турсан байна. Тийм ээ, жин хассан байна. Тэгэхээр сарын дотор ерөнхийдөө одоо танаа жим дээр явж байгаа ч гэдэм үү. Одоо юм өсгөөчүүд ерөнхийдөө иймэрхүү өөрчлөлтийг ер нь хэрэг өгдөг вэ? За ер нь өгч байгаа да. Манай жим дээр өсгөөчүүд бол дунджаар сард нэг 7-8 хил хасж байгаа. Бас манай нэвтрүүлгийн оролцогч зол заяа за бүтэн сарын турш за 30 хоногийн турш одоо George's Gym-д яваад за 9 хилийг хассан байна. За баяр хүргэе. Баярлалаа. Тэр өөрийгөө бас иймэрхүү өөрчлөгдөн гэж хэрэг бодож за мэдээж яг нэвтрүүлгийн явцад бас жингээ үзээд бас явж исэн тийм. Явж байсан. Тэгээд яг бол ийм амар өөрчлөлт гэж бодоогүй. Нэг дороо ич нэг 5-6 хил хасагдах байх гэж бодож байсан. Бүслэгээр бол өөрийгөө бол маш сайн хасч чадсан. Тэр үндэ бол би бүр гэртээ ч зүйл би зүгээр суудаггүйсэн. Яаж игээл дасглаа игээл хөвлийн дасгал тэгэл сунаагаал ер нь бол яг дээд дасгалууд бол илүү сайждаг гэсэн. За тэгэхээр бас нэвтрүүлэг үзэн суугаа охид өсгөөчүүд ч гэсэн тийм ээ дорж агшаа. За яг ерөнхийдөө бүтэн сарын дотор за яг хичээх юм бол бас тодорхой хэмжээний үр дүнг ингэж харуулж чаддсан байх шүү гэдгийг бас энэхүү оролцогч бас нэвтрүүлэг үзэн суугаа бүсгүүчд харуулсан баг тийм ээ. Тэглгүй яах вэ? Яг ингээд зөв системтэй бэлтгэл хийгээд нэг сарын хугацаа гэдэг бол тийм ч одоо урт хугацаа биш шүү дээ, тийм богино хугацаа. Тэгээд нэг сарын дотор 9 хилаас нэг тэгээд ингээд системтэй бэлтгэл хийгээд өөрөө хичээх юм бол болно гэдгийг харуулж байна. Тэгэхээр дараагийн цувралтаас ямар хүмүүсийг одоо оруулах байгаа вэ? За дараагийн цувралд одоо эрэгтэй оролцсон нэгсэндээ одоо булчинтай болно тий. Одоо ер нь бол боди бихтэй болох нь нэртэй эрэгтэй оролцож. Тий боди бихтэй. Хамгийн ихний одоо яг бэлтгэлийг сайн санаж ил да хүсчин гоожвол ёо энэ ста хэцүү юм байна. За яста нэрээ яста хэцүү юм байна. Хамгийн хөнгөн дасгал гэхэд л гээл тэгжсэн шүү дээ тий. Тэрийгэ бодвол ямар ч өнөөдөр бас ард нь гарчлаа. Ард нь гарч чадсан. Хамгийн ихний дасгалыг хийчихэд хөл булгараад явхад бол бүр айгүй хэцүү байсан. Шатны өрөө бууж байгаад яг ундахч байсан. Тэгээ тэрийгэ бодвол одоо бол дасгал хийгээд яг бие ингээ булчингаа булгаруулах надад бүр илүү гоё идэг болчихжээ бүр. Булчин булгарахгүй л бол ерөөс нь дасгал хийсэн гэж санагдгааргүй байдаг болчих. За ямар ч гэсэн 9 хилийг хайцсан юм чинь тийм ээ. Одоо бас бүрэн өөрчлөлтийг бодит өөрчлөлтийг одоо үзэгчтэй үзүүлэхэд бол бас одоо стил имижээ өөрчилнө. За түүнээс гаднаас мейкап хийлгэж үсээ анзлуулах байгаа. Одоо ингээм хамтдаа явцгаах уу. За тэгээ. Тэгэхээр нэвтрүүлгийн оролцогч зол заяагийнхаа зан мейкапыг хийлгэж за үснийх нь одоо цэцэлтийн өөрчлөлгөөр бид их орон лист ирсэн байна. За тэгэхээр зол заяагийн хувьд ер нь өдөр тутамдаа ихэвчлэн ямар нүүр бодолтыг хийлгэж үсээ яаж анзалдаг байгаа вэ? Ихэвчлэн үсээ ар тагцсандаа ингээд нэг боогод тэгээ нэг ингээд яг үсээ босгоод самж явдаг. Тэгээд ер нь бол их тэгэж амар стил гаргадаггүй шүү дээ. Хэвийн л үүдэг гэсэн үг юм байна. Хэвийн энгийн нэг өдөр тутмын нүүрэ бодохтой хүртэл яг л нэг энгийн нэг даруухан л бодож өгдөө шүү дээ. Тэгэхээр нэгэнт өөрчлөлтийг өөрөөсөө гэсэн ураатай нэвтрүүлэгт оролцож байгаа юм чи өөрчлөлтийг бас өөрөөсөө хий тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бас үсээ яаж янзалмаар байна. За мейкапыг бас ямар шүү мейкап хийлгэмээр байна. Ер нь бол ингэж бодож байна. Одоо чи шинэ жил алхаж байгаа юм чинь үсээ айгуу нэг тийм гоё шуулт оруулаад хоёлын шуулт гэсэн үг үү? Хоёлын шуулт оруулаад тэгээд нүүрэнд болохоор гоёлын яг шинэ жилийн уур амьсгал санагдуулна одоо тийм гоё буудалт хийлгүүлээд мейкап хийлгүүлээд ер нь яг тэгж бодвол гэж бодож байна. Тэгэхээр бас он гарахад бас хэдхэн хоног үлдсэн байж тээ. Мэдээж Улаанбаатар хотод маань ерөнхийдөө шинэ жилийн уур амьсгал орсон байгаа. Алтан байгууллага шинэ жилээ тэмдэглээд эхэлсэн байгаа тий. Тэгэхээр бас шинэ жилийн баярт зориулаад за өнөөдөр зол заяа маань за шинэ жилийн гоёлын будалт, үдшийн будалт гэсэн үг тийм ээ. Тэгээ мөн одоо шинэ жилийн гоёлын шуултыг хийлгэх юм хүсэлтэй байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бусад хоёлаас шинэ жил яриа л да тий шинэ жил нэгэнд ирсэн юм чи. Бусад одоо өмнөх шинэ жилүүдээр ерөнхийдөө ямар үсэлттэй нүүр бодолтой ордог байсан бэ? Өмнө нь бол ингээл нэг дараахан үсээ бурж ялгаал нэг босод хүмүүстэй адил. Тэгэл нэг тийм элдв янзын маяг байхгүйгээр нэг бурж ялгаал нэг жижиг хавчаар зүгэл тэгэл орчдөг байсан. Нүүр бодолтон дээр хүртэл тэгэж нэг тийм амьсралтай анхаарддаг байсан юм аа. Багахан хэмжээний нэг жоохон тодруулга өгөөл тэгэл болчдөг байсан. Ер нь бол их дараахан. Ер нь хараад хаад бараг уруулаач тодор боддгоо юм шиг надад санагдлаа. Уруулаач ер нь бар боддгоо шүү дээ.
missing you. Baby, when you go, I've been missing you. Want you to give me high. I've been missing you. Make me downright seasick. Oh, the only way you can do it, I go to me. If you're the girl, hey, hey, my inspiration, my compass spinning, baby. It's the right destination. Ow. Oh, come on, give me what I came for. I got treasure to hide, so let's keep it from the strangers. Hey, your waves, they wash all over me. Your ties, they pull me back to sea. When you bite on my lip, hold my hand and moan again. When you kiss on my lips, hold my hand and moan again. Holding hands. Тэгэхээр цэлхэгч манай оролцогчдоос ямар нүүр бодолтыг хэлгэж хүсэлтийг хийсэн байгаа вэ? За оролцогчдоор бол шинэ жилийн холбогдлолтой гоёлын цэцэлт тэгээд нүүр бодолт болохоор бас гэрэл сүдрээр засаж өгсөн. Нүүрний төрхийг гаргасан, хүмсэг зассан байгаа. Тэгээ ер нь бол гарын дорх материалаар одоо нэг иймэрхүү бодолт хийвэл гоёлын боломж гэдэг юм уу те. Өөрт нь жоохон мэдээлэх зорилгоор нэг тийм мэрэгжлийн юм бол хэрэглэг. За үсэн дээр болохоор долгио үсгээд өөрийнх нь долгионоор нь үснийх нь энэ богныг нь урт юм шиг ингэж долгионыг ашиглаж харагдуулахаар тийм засалт хийсэн. Шуурцсан юм шиг тий харагдав. Маань нэвтрүүлгийн оролцогчийн зоологийн ус ерөнхийдөө их өвтгөн ус байсан тийм. Их өвтгөн бүдүүн ширхэгтэй ус байлаа. Тэгээд яг хаа хэлбэрийг нь болохоор лакаар хэлбэр хэв оруулсан байгаа. Битүүдээ бас утган гэхээсээ илүү. Тэгээд богино усыг гоёлын болгохын тулд ер нь бол зүгээр долгио ашиглаж л урт харагдуулахаар утггүй. Угаасаа утггүй ус учраас долгионыг нь ашиглаж л ер нь урт харагдуулахыг л зорьсон доо. Тийм. Тэгэхээр золцоогийн хувьд өөрийнх нь өөрчлөлт хэрэг таалагдчихэ. Сэтгэлд нь хэрэг нийцчихэ. Маш их таалагдчихээн. Үнэхээр их таалагдчихээн. Өмнө нь үсээ ер нь ингэж шууж байгаагүй болохоор их сони тэгээ бас их өрмөций. Дандаа л үсээд ингээ буржээлхчаал ингээл нэгэ задгаа тавьчихсан болвол урд урдынхаасаа илүү өөр боллоо. Илүү гоё ялгаж өгч чадлаа та намайг. Тэгэхээр хэлтэй бүр ингээд бүр айгуу гоё алхахаар байна. Ямар нэгэн баяр ёслолтой одоо шинэ жилдээ орохоор байсан болвол бүр ингээд нэг гоё байна. Яг одоо этно салон дээр ирсэн байна. За тэгэхээр этно салон дээр бас охид сүчүүд та бүхэндээ бүгдэнд нь одоо тохирсон бүх насны эмэгтэйчүүд өмсгөр даашин зууд байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй хаа. За тэгэхээр зоолын хувьд бас ямар даашин сонгоё гэж бодож байна? За миний хувьд бол яг биеийнхээ одоо яг төгс галбарыг одоо бүслэхий болон өгцгөө тодтогч өгсөн. Одоо тийм палажуудыг сонгож өмсмөөрөө одоо сонгож өмсөж байгаад өөртөө сонголтоо гэж бодлоо. Энд бол яг миний ингээд бодож байгаа палажнууд бол ер нь бол ингээд эхнээс ахуулаад ингээд гойгоо төрлөөрөө бай. Ер нь гоё даашин зууд харагдаад л байна тий. Харагдаад л байна ингээд нүд ингээд хараал. Одоо тэгэхээр этно салоны одоо зөвлөгч танд чамд одоо даашин зуудыг зөвлөөд ерөнхийдөө биеийн аль хэсгийг тодтогсон палажууд сонгол зүгээрээ гэдэг бас зөвлөөд явах байх. За одоо палажа сонгоё тий. За тэгээ. Өөрөх нь яг бие галбарын хувьд бол ерөнхийдөө одоо төгс шинжэндээ орсон. Одоо яг зөв пропорцтой шүү дээ. Тэгэхээр одоо нэмэгтэй хүний бие галбарыг илүү гоё гаргах үүднээс хөх баг зэрэгээл гарсан. Тайл руугаа нарийсан маягтай тий. Иймэрхүү палаж бас ээж болж байна. Ерөнхийдөө бас юм тарпиц юм шүү дээ. Тийм. Доороо одоо ингээ гоё яг өвдөгний хэсэг хүртлээ нарийсаал доошоо юм сол унсан маягтай. Ерөнхийдөө яг юм доогор юм тарпицсан маркийн юм палаж даашин зөвсгөр яг биеийг одоо айгүй гоё бодуулна гэсэн үг бах тий. Аха, ер нь бол ийм загсан хэлбэр шүү дээ тий. Эмэгтэйчүүдэд бол хамгийн мэдээж төгс хэлбэр. Тийм. Бас ар нуруу руугаа ил гарсан байна. Энэ палажийг бас даашин зөв үзье тий залуу. Аха. За бас иймэрхүү нэг палаж ээж л дээ. Өнгөний хувьд бол хар цагаагийн хөслөсөн. Маш энгийн хийцтэй мөртлөө ингээд бас нэг гоё игдүүтэй тийм эмгтээлэг төрхийг бас гаргаж ирж болохоор энэ охины манаас үс засалтан дээр ч гэсэн бас тохирохоор харагдаж байна. Одоо бас яг мод болоод байгаа шүү дээ. Тийм иймэрхүү бөмбөр хормой тийм.
бас бэлгүүсээр гоё нарийнх юм чинь бэлгүүс гоё гарч ирэл бөмбөр хормоо те. Иймэрхүү бас хэлбэр бол байж болно. Тийм. За. Өөр ямар талж байна? За өөр гэвэл бас энэ охин дээр бас байж болно. Мөрний хэлбэр маш гоё өргөж өгсөн тий. Гоё өргөн мөртэй харагдуулахаар одоо энэ орж ирсэн ухаар бол маш гоё. Одоо нэг гүн ухаартай учраас хүзэн урт харагдуулна. Тий. Тий. Энэ бас Загсан хэлбэртэй плаж байна шүү дээ тий. бас ерөнхийдөө эндээс одоо энэ тайлнаас үндсэн маягтай юм хэлбэртэй. Энэ нь бас ямар зориулттай юм болоо? Энэ бол ер нь одоо тайл багтай хүмүүс байдаг шүү дээ. Тааз багтай. Тийм хүмүүст арай гоё нөгөө таазын өргөж өгөх зориулттай. Тиймэрхүү зориулттай юм хэлбэр байж байгаа. За тэгэхээр золоо ямар ч гэсэн энэ саяны одоо зөвлөсөн 3 даашин зүй бас өсөд үзье тий. Тэгээ одоо яг энэ даашин за тэгээд энэ яг их хөрхи ихтэй даашин зайсан. Тэрүүнийг тэгээд тэр хартаагаа өмсч үзье гэж бодлоо. Золоогийн хувьд бас өмнө нь бас ямар даашин зүүдийг хөвчлэн өмсдөг байсан бэ? Шинэ жилээр ч юм уу баяр ёслолоо. Өмнө нь яг болвол яг хөхний хэсгээрээ ингээд орж ирээд энэ хөхнийхээ доод хэсгээр ингээд бариу ингээд оруулахтай. Тэгээд доош нь сул тийм болоод юмсдаг гэсэн. Гизээрээ бүдүүн байсан болохоор гизнийхээ бүдүүн нуух гэж тэр нь ч бас их зөгтөг байсан л. Одоо бол гидсний одоо асуудал байхгүй болсон шүү дээ. Илүүдл махны өөхний асуудал байхгүй болсон юм чи мэдээж аль болох биеийнхэн гоё пропорцийг харуулсан даашин зөмсөл зүгээр ах Одоо тий. л ер нь өөрөө бол юунд ч баг санаа зовхооргүйгээр хувцалж болохоор болсон байна шүү дээ тий. Ер нь бол бүсгүүчүүд маань тийм зовлон байдаг л да. Одоо ингээл бид нэр зөндөө олон хүмүүстэй харьцаж байна тий. Одоо яг энэ хэсгийнхаа л нэг үг дармаар энэ гэдэг юм. Ер нь бол ингээ гадуур яваад ингээхлээр одоо ингээ биеийн үг дарсан болоод ирэхээр л жоохон загвар нь овртой болох гээд идэг. Тэрнээс манад бол одоо биеийн хэлбэрийг дарсан одоо миралог мөртлөө залуу хүмүүс гүйчүүд дээ шүү дээ тий. Тэр бүсгүүчүүдэд зориулсан манад бас загварууд нэлээх байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн золоо этнос салаанаас айгүй олон төрлийн даашин зэн ямар ч гэсэн өмсөж үзээд үзэгчтэй харуулъя тий. За тэгээ оролцогч зол заяа. За энэхүү даашин зийг сонгосон байгаа өөрийнхөө өсний засалт болон нүүр бодлонд тохируулсан ийм даашин зийг сонгосон байгаа шүү дээ тий. За яагаад энэ даашин зийг бас сонгох болсноо хоёул үзэгчтэй тайлбарлая тий. За энэ даашинз нь бол яг миний өөрийн илүү гоё эмгтээлэг дүр төрхийг илүү тодтогч гаргаж өгсөн байгаа. Тэгээд илүү нарийнхан илүү ингээд хажуунаас ааш дээр урдаас ааш дээр харахад илүү зохимжтой эмгтээлэг чанарыг нь илүү гоё ингээд гаргаад өгсөн болохоор ингээд сонгоцсон. Тэгэхээр манай золцоогийн хувьд за 10 кг турсан байгаа 65-аас 55 кг болтлоо 10 кг 1 сарын дотор турсан байгаа. За мэдээж жингээ хайсан юм чин энэхүү полаж даашин зул за яг биеийнх нь пропорцийг за ерөнхийдөө биеийнх нь галбарыг их гоё тодтогч өгч байгаа мó гэж бас харагдаж байна. Тийм ээ. Миний ер нь яг өөрийн биеийн галбарыг ингээд тодтогоод ингэж ирж яхад нь ингээд бүр их таалагдаад тэгээ өмссөн. Бүтэн сарын турш фитнест яваад тийм ээ дасгал хөдөлгөөний хийгээ за хоолны зөв хоолтыг эрхэмлээд 10 кг турч чадсан байгаа. За ингээд өнөөдөр ингээд нэвтрүүлэг маань цуврал маань ерөнхийдөө өндөрлөж байгаа тийм ээ. За хамгийн сүүлдээ сэтгэлдээ бас үзэгчтэй хаваалцгаая. Өөрийгөө дайчлаад өөрчлөлтийг өөрөөсөө гаргаараа бүсгүүчүүдээ намайг ингээ харж байгаа шигэ та бүхэн ч гэсэн өөрөөсөө өөрчилж чадна. Өөрчлөлтийг өөрөөсөө. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийг үзэн сого охид бүсгүүчүүд гэсэн манай золцоотой адилхан өөрчлөлтийг өөрөөсөө эхлэрэй гэж хэлмээр байна. Ингээ манай нэвтрүүлэгт бүтэн сарын турш оролцож за нэвтрүүлэг үзэн сого охид бүсгүүчүүдэд бас өөрийгөө өөрчлөх юм өсөл тэмүүлэг ирмэлцлийг өгсөнд маш их баярлалаа чам. Баярлалаа. Ингээд өөрчлөлтийг өөрөөсөө эхлэрэй үзэгчтэй ялган тэлсгүүл үргэлжилж байна. Жаргалтай ангийн сэглэл гоо сайхныг тодтгоно. Бүсгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гоо сайхандаа анхаарах явдал юм. Өөрчлөлтийг өөрөөсөө. Үзэгч танд яг одоо ялган тэлсгүүлийн handmade болон хүрэх гэж байна. Энэ удаагийн handmade болон бид Articor галераагаас үзэгч та бүхэндээ хүрэх болно. Articor галерейн цолмон хүү багш үзэгч та бүхэнд за гарын доорх материал тэр дундаа байгалийн чулууг ашиглан гэрээ тогтчулж болохоор нэгэн handmade-ийг үзүүлэх байгаа. Ингээд үзэгчтэй handmade болонгаа хүлээн авч үзсэн үү?
Жаргалтай инээмсэглэл гоо сайхныг нь тодтгоно. Бүсгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гоо сайхандаа анхаарах явдал юм. Өөрчлөлтийг өөрөөсөө. Ингээд үзэгчтэй ялгуун тэлтгүүлийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Манай нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ доор гарч байгаа пэйж хуудасаар үзэгч та бүхэн ирүүлж болно. Ингээд эх 7 хоногийн энэ цаг мөчтөд эргөө уулзъя. Амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.